За сайн байцгаана уу? 233 дугаар хэсгийн оюутан бүгчэнд байна. Өнөөдрийн бичлэгээр лизосомын агуулгах эмгэгүүдийн талаарх мэдлэгтэй болно. За эдгээр лизосомын агуулгах эмгэгүүд нь удамшлын гаралтай бөгөөд лизосомд задрал явагдах ёстой бодисууд задарч чадахгүй хуримтлагдсанаас олон эргэтэн тогтолцоо гэмтээдэг эмгэгүүд юм. Энд хамгийн түгээмэл 7 төрлийн өвчтнийг товчхон тайлбарлая. Нэгт Fabry disease. Альфа-галактозидаза гэх фермент нь Fabry өвчинг үүсгэх гол хүчин зүйл бөгөөд энэ ферментийг кодолдог генд мутац гарах үед дутагддаг. Мутац үүсгэн ферментийг бүрэн үүсгэхгүй эсвэл ажиллах чадвараа алдахад хүргэдэг бөгөөд үүний улмаас церамид тригексозид задарч чадахгүй болж энэ бодис хуримтлагдана. Мэдрэлийн тогтолцоо бөөгнөрл хөндлөн булчингийн гажуудал үүсгдэг бөгөөд X хурамсамтай холбоотой удамштай эмгэг юм. 2. Gaucher's disease. Гликоцереброзидаза гэх ферментийг кодолдог генд мутац үүсэж энэ фермент үүсдэггүй эсвэл ажиллах чадвараа алдаж дутагдал үүсдэг. Үүний улмаас гликоцереброзид гэж нэрлэдэг өөхлөг бодис задрахгүйгээр эргэтэн хуримтлагддаг. Илэгд илүү томрох, цус багадал, тромбоцит багасдаг, хяс хугарах нь хялбарших зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд аутосомын рецессив удамшлаар удамшдаг байна. 3. Tay-Sachs disease. Энэ өвчний үед хүний гексосаминидаза ап гэдэг ферментийг үүсгэх зааврыг өгдөг генд мутац үүснэ. Фермент нь бүхэлдээ үүсэхгүй эсвэл үүссэн фермент идэвхгүй болдог. Үүний улмаас GM2 ганглиозид задрахгүй мэдрэлийн нисүүдэд хуримтлагдаж төв мэдрэлийн тогтолцоо гэмтээдэг. Аутосомын рецессив удамшлаар удамшдаг эмгэг бөгөөд мэдрэлийн дороотой булчингийн сулрал, хөгжлийн хоцрогдол зэрэг шинж тэмдгүүдийг илэрхийлдэг. 4. Niemann-Pick disease. Энэ өвчний үед спингомилиназа ферментийг кодолдог ген нь мутацид орно. Фермент нь бүрэн үүсэхгүй эсвэл идэвхгүй болж спингомилин задрахгүй хуримтлагддаг. За мөн адил аутосомын рецессивээр удамшдаг эмгэг илэгд илүү томрох, хөгжлийн хоцрогдол, хэл яриа болон хөдөлгөөний дороотол гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. 5. Crab's disease. Мөн генийн мутац үүснэ галактоцереброзидаза үүсгээ болж галактоцереброзид болон хортой бодис болох сайкосин хуримтлагддаг. Тэгснээрээ төв болон захын мэдрэлийн тогтолцоо гэмтээдэг ховор тохиолддог эмгэг. Булчингийн сулрал, хэд цочмодгой байдал, таталт, хөгжлийн зогсолт зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 6. Hunter's disease болон Harler's disease. Hunter's disease нь идронейт 2 сульфатаз гэдэг ферментийн дутагдлаас үүдэлтэй. Энэ нь хепарин сульфат болон дерматин сульфат гэдэг хоёр төрлийн майкополисахарид задрахгүйгээр хуримтлагддаг. X хромосомтой холбоотой рецессив удамшлаар удамшдаг эмгэг. Харин Harler's disease нь альфа-L идронидаза ферментийн дутагдaltaй холбоотой. Үүний улмаас хепарин сульфат болон дерматин сульфат гэх хоёр төрлийн майкополисахарид задрахгүйгээр хуримтлагддаг. Аутосомын рецессивийн удамшлаар удамшдаг эмгэг байгаа. За тэгвэл кейсээр тулгуурлан нэг асуулт асууя. 4 сартай хүүг эцэг эх нь эмнэлэг дээр авч ирсэн бөгөөд сүүлийн 2-7 хоногт би энэ сайнгүй байна хэмээн хэлсэн. Нарийвчилсан үзлэг хийсний дараа хүүхдийн мэдрэлийн нисэд дороотол илэгний томрол болсон хэмээн дүгнжээ. Тэгвэл дараах субстратуудын аль нь энэ өвчтний нисэд хуримтлагдсан бэ? Зөв хариулт бол D хариулт бөгөөд Niemann-Pick disease өвчний үед хуримтлагддаг спингомилин юм. Анхаарал хандуулсанд баярлалаа.